За сайн байцгаана уу? Монгол 98 нэгдлийн найзуудаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр миний нэрийг Ашикийн Эрбулат гэдэг. За Ховд аймагт төрж өссөн байгаа. Гэхдээ бүрэн дунд боловсрлоо. Баян Улгийн аймагт төгссөн учраас Баян Улгийн 98-ыг ч гэсэн төлөөлдөг, Ховд 98-ыг ч гэсэн төлөөлдөг гэж болно. Тэгээд тав хүн дотроос мэдэх хүмүүс байгаа бах гэж найдаж байна. Юу гэхээр зэрэг математикийн боловсрлоор 17 жилийн турш дагнан үйл ажиллагаа явуулж байгаа Fast Academy гэдэг энэ байгууллагын ерөнхий захирлын албыг ашигладаг байгаа. Тэгээд манайх бол 4-ээс 12 дугаар ангийн хүүхдүүд зориулсан математикийн сургалт явуулдаг ийм мэргэжлийн байгууллага байгаа. Ерөнхий боловсролын сургууль Баян Улгийн аймгийн Монгол төрхийн хамтарсан сургууль тухайн үеийн нэршлэр сүүлд Эмпати гэдэг нэртэй болсон байгаа. Монтуркийг төгссөн. Багшийн их сургуулийн математикийн факультетийг төгссөн эдийн засгч, статистикч мэргэжилтэй. За сүүлд магистра бас одоо боловсролын их сургуульд хийсэн ийм хүн байна. Бизнесийн үед Fast Academy гэдэг нийслэлийн дөрвөн дүүрэгт одоо салбарлан үйл ажиллагаа явуулж байна. За орон нутагт үлгийд салбартай үндэсний тэргүүлэх одоо математикийн сургалтаараа дагнсан байгууллага байгаа. Тэгээд Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, хан ул дүүрэгт одоо салбаруудтайгаар математикийн сургалтын чиглэлээр мэргэжлийн боловсрол олгодог ийм сургалтын төвүүд ажиллаулдаг. За тэрнээс гадна GCI олон улсын байгууллагын сенатор хамгийн сүүлд одоо Rotary Нарлаг Улаанбаатар гэдэг Rotary клубын гишүүнээр байгаа одоо хүртэл. За өнгөрсөн оны RMB буюу одоо Rotary Means Business гэдэг бизнес хийдэг Rotary-чуудын нэгдэл бас ийм олон улсын хөтөлбөрийн RMB байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаад дөнгөж сая одоо дуусгасан. За хан ул дүүргийн 15 дугаар хороо Edu Park гэдэг цоошин одоо боловсролын салбарт хийгдсэн маш том хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт байгаа. Тэгээд энэ дээр бол Fast Academy хан ул салбарыг үүсгэн байгуулад явж байна. Дөнгөж одоо 1 сарч хүрээгүй байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногт нээлттэй хийсэн. Fast Academy-ийн нийслэлдэх 4 дахь нийтдээ 5 дахь салбар маань нэгдээд өнөөдөр нээлттэй ажиллагаа хийж байна. За Fast Academy бол 2008 оноос хойш математикийн боловсролоор дагнан ажиллаж байгаа манай улсын хамгийн том математик боловсролын байгууллага байгаа. Тэгээд 17 жилийн түүхтэй ийм байгууллага байна. Тэгээ өнөөдөр нээлттэй үйл ажиллагаа маань болж байна. Манай салбарууд дээр 4-ээс 12 дугаар ангийн математикийн сургалтыг хийдэг ийм маш товчхондоо ийм сургалтын байгууллага байгаа. За энэ дашрамдаа бол Монгол 98-чуудаа Edu Park салбар дээр Fast Academy салбар дээр 5 сарын 3-нд эхлэх сургалтуудаараа 9.8% хөнгөлөлтөд ирэх бас бэлгэлж байгаагаа дуулгамаар байна. За хамтын ажиллагаа хэтийн төлөвтэй холбоотой бас 5 хүндээ одоо манай 98-чууд аймгийн төлөөллүүд мундаг бизнестэй ийм найзууд байгаа учраас миний үед ямар ч бас эхний ээлжинд Fast Academy-ийн салбарыг орон нутагт Баян Улгийн аймагт нээсэн байгаа. Тэгээд аймгийн төлөөллүүдтэй бас одоо манай бизнесээр хамтарч ажиллахыг уриалж байна. Өөрсдийнхөө аймагт бас Fast Academy-ийн салбаруудыг нээх талаар хамтарч ажиллахын уриалга дэвшүүлж байгаа. За яг хамтын ажиллагаа нь яг ямар байх талаар бол дэлгэрүүлж мэдээж тухайн хүмүүстэйгээ ярих байх. Гэхдээ маш нийтлэг бол нэг бол франчайз авах, нэг бол хамтрах, нэг бол одоо менежментийн одоо гэрээ хийх гэдэг ийм 3 янзын хамтрал байж болох юм байна ингэж ойлгож байгаа. За том зургаараа бол илүү их юм математикч Монгол болох ийм зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс байна. Биднээс юу тэгжиж нөгөө эх орны маань ирээд болсон хүүхд багчууд илүү шинжлэх ухаанч, илүү математикч ийм ард түмэн болоосоо гэдэг дээр одоо сэтгэл зүрхээ гарган 17 жилийн турш одоо яг энэ жанжин шугам алдаагүй явж байгаа ийм байгууллага байгаа. Тэгээд аль хэдийн амжилттай одоо энэ бизнес маань брэнд болж чадсан гэдгийг бол бахархалтайгаар хэлнэ. Тийм учраас орон нутгууд руу салбарлах тал дээр одоо 98-чуудаа хамтрая гэдэг ийм бодолтой байгаа. За ингээд 5 хүний мэдж байгаачлан боломжоо нэ боддоор дэмжиж гэдэг энэ уриалгын хүрээнд одоо орон нутгуудад Fast Academy салбарыг байгуулах тал дээр хамтарч ажиллая гэдэг уриалга байна. За биднүүсийн зүгээс одоо 5 хүний үйл ажиллагаанд туслан оролцох одоо хамтрах боломжууд байгаа бол 5 хүнд нээлттэй шүү гэдгийг би хэлмээр байна.
Тэгээд ер нь бол боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт бол хамгийн үр ашигтай, хамгийн зөв хөрөнгө оруулалт гэж ингэж ойлгодог хүн учраас боловсролын салбарт одоо ямар ч одоо хамтын ажиллагаа эхлүүлэхэд ярилцахад миний зүгээс бол нээлттэй байгаа гэдгээ хэлмээр байна.